За байнгын хорооны дарга ирхэн гишүүдээ та бүхний өдрийн амар гомдлон айлтгая. Монгол улс нэгдээ болсон консулын харилцааны тухай Вене конвенц Монгол улс бүгд найрамд хятад ард улс хоорондын 1986 оны консулын конвенцийг тусдуулсан үндэслэн хоёр улсын засгийн газар бүгд найрамд хятад ард улсаас Монгол улсын Дорногов аймгийн замун өдөд суманд суух ерөнхий консулын газар нээх асуудлыг дипломат шугамар 2012 онд харилцан тохиролцож нээсэн байна. Дээрх конвенцүүдийн дагуу талууд нөгөө талынхаа дипломат төлөөлөгчийн газруудын албан хэрэгцээнд зориулж газар болгох, барилга байгууламжаар барьж байгуулахад нь харилцан дэмжлэг үзүүлэх үүрэгтэй байдаг. Энэ дагуу бүгд найрамдах хятад улсын талаас ерөнхий консулын газрын барилга байгууламжийг барихад зориулсан 3-аас 4 га газар авах хүсэл тавьсныг Дорногов аймаг замууд сум их бүхий байгууллагууд уламжлан 2 га газрыг олгуулах шийдвэрийг Дорногов аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 9-р сарын 29-ний өдрийн 2 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авах 2 га газрын байршил хэмжээ солилцлыг тогтоосон болно. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-гийн 1-ийн 4 заасны дагуу гадаад улсын дипломат болон консулын газарт олох газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаардаг. Мөн хуулийн 17-гийн 1-2, 17-гийн 1-3 заасны дагуу улсын их хурлд гадаад улсын дипломат болон консулын газарт олох газрыг улсын тусгай хэрэгцээнд авах түүний хэмжээ, зааг ашиглах журмыг тогтоодгоо. Энэхүү дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах Монгол улсын их хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Ерөнхий консулын газарт олох газар нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтын газартай давхарлахгүй байгаа болно. Энэ газрыг улсын тусгай хэрэгцээнд авах Монгол улсын их хурлын болон засгийн газрын холбогдох шийдвэр гарсны дараагаар газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гадаад харилцааны яам харилцан адил байх зарчмыг баримтлан газрыг ерөнхий консулын газарт ашиглуулах харилцааг зохицуулсан хоёр улсын засгийн газар хоорондын тухайсан хэлэлцээрийг байгуулах ажлыг хийнэ. За баярлалаа.